Shock гэр бүлийн entertainment show 5 дугаар сарын 6-наас Univision, D-Dish, Look TV-гийн дэлгэцнэ. Сайн байцгаана уу? Family Shock-ийн кастинд оролцсон хүмүүсээс ингэж зарим гармаар байна гэдэг. Тэгээд авчиж. Энэ контентэнд оролцсон сэтгэгдэл ямар байсан бэ? Айгуу сонирхолтой байлаа. Мик ингэж хүмнэ. Айгуу сонирхолтой байлаа. Тэгээд юу болохоор гэж айгуу хүлээж исэн чинь нэг тийм зүрүү холиу гарсан. Тэгээд нилээн ядарлаа. Хотод маш их сансан. 72 цаг айгуу урт юм шиг санагдсан боловч маш хурдан өнгөрсөн. Тэгээд айгуу хөөрхөн контент олж байгаа хаа гэдэгт итгэлтэй байна. Сайн байна уу та? Үу сайн байна. Контент чи авах юм байна. Энэ контентэнд ингээд орох сэтгэгдэл ямар вэ? Гоё байна. 3 том охинтой болоод. Тэгээ үерхлийн түүхийн сонсоод. Тэгээ өгжөлтэй байлаа. Гол нь бас 2 хоног нэг гоё юм. Нам онтолч чинь. Тэ сэрхгүйгээр. Чамд ярих юм байна уу? За юм яриач юм нэг үү. Том хөлтөд яах тэгвэл ямар байсан бэ? Чанга байсан уу? Амархан байсан уу? Та чи гоё тусаж маслаа. Хоол унд аяг тав аваагаад айгүй мундаг юм байна. Тэгээд яг бол нэг ярилцахгүй ингээд нөө байн хамт байхгүй. Жог нөө тусдаа нэг өөрсдийн орон зайтай болцсон болохоор тэр нь л жоох өөр байлаа. Гоё. Тэнд ингээд энэ контентыг бүтээсэн сэтгэгдэл ямар вэ? Амралтаараа амар гоё кино юм хийж зүгээр амраал л байсан шүү дээ. Том охтуудтайгаа хэцүү байсан уу? Амархан байсан уу? Тэр талаасаа жоохон Амар амархан байсан. Үнэхээр ийсэн. Ямар сайндаа л амралтынхаа дундуур ажиллаад байгаа юм уу? Ажлынхаа дундуур амраад байгаа юм уу? Тийм байл шүү дээ. баярлалаа. Тэгээд манай хоёр найраас үжиж хоёулаа. Ингээд хоёр жоох хөхтэй ажиллах хэр хэцүү байсан. Ундралын 2 жоохон хүүхэд 1 минут чимээгүй, 1 минут хөдлөхгүй яг ийм орчинд байх бол үнэхээр станерэ амар том адал явдал байсан. Гэхдээ одоо дууссан чи санаж байна. Хайр татан байлаа. Стөө хөргөн байсан. Зөвхөн ундахтаа хөдөлгөөг байсан. Зөвхөн ундахтаа. Гэхдээ тэгтэл эхний шүнж 3 сэрчиж байгаа шүү. Антикс гэсэн тий. Группэрэн сэрэж байгаа юм. Кино групп. Дагаас сэрэж байгаа юм. Тэгээд яг 2 хоног сайхан тийм бүтэн нөртөө байлгаагүй тэр хоёр. Таа гоё юусэн бохтой энэ сайхан. Амар байлаа штэ. Ингээ том хүүхдүүдтэй чи явхад тэгээ өөрөө яг ингээ энэ 17 настай бас нэг охинтой тэгсэн чинь яг эднийг хараад бас юм сурж авж байна. Тэгнь. Тий, өөрийнхөө хүүхдтэй болох нэг анзаардаг юм байна хүн ер нь өөрийнхөө хүүхдийг тий. Сайн хичээл номно хийж ингээл байс. Ингээд 3 хоног яг ингээ эднэртэй болохоор ш. Өсвөр насны охтууд яг юу боддгийг юу хүсэж мөрөөд ингэж давхар байна штэ. Сургалтанд ороод. Би 3 хоногийн эрчимтэй сургалтанд орлоо штэ. Вакуум жуусан сургалтанд орлоо. Өсвөр насны эмэгтэй хүүхдүүд яаж хэрхэн яаж өсдөг тухай ийм вакуум жуусан сургалтанд та орсон. Багш нартай баярлалаа. Хоёр удаа гомаахд ийм бодит багш байсан юм байна. Багш нартай баярлалаа. За тэгээд ер нь сэтгэгдэл хэлэх үү хоёр. Сэтгэл маш сайхан байлаа. Гоё байлаа. Стоо гоё. Тийм жаргалтай мөч өнгөрлөө. Жаргалтай хийн гэдгийг бол жинхэнэ үзлээ. Баярлалаа таарт. Хүрэлгээ минь авсан. За баярлалаа. Family Shock гэр бүлийн entertainment show 5 дугаар сарын 6-наас Univision, D-Dish, Look TV-гийн дэлгэцнэ. Манай reality show-ийн илж байх танд ямар санагдсан бэ? Амар ядаргаатай. 2 бараг талдаа 10 км газар чи би дугуйтай яваад ядарч штэ. Тийм хоол юм уу? Тэгээ дугуйтай явсан юм Тий уу? дугуйтай. Тэгээд нэг хөлийн булчин мөч амар хөвгссөн байгаа. Та ямар дээр зогсд юм бэ? Вэж юм би жаа. Хоёр талын хоёулынгийнх нь байрлалыг мэдчихсэн. Ер нь нөгөө нэг байр байдлыг мэдчихсэн юм уу? Тэгээд аль нь илүү хэцүү санагдсан бэ? Йоо тийм жоохнуудын тал ихрүүлийн талд амар орлоор дуу мууч амар ёо айгу төвхтэй байсан. Надад нэг асуулт ээ. Та тэр сахлыг ер нь яагаад нас ургуулсан юм уусгүй? Сахал ястаа хэцүү байсан. Тэр сахлыг найруулчихсан. Сайн байна уу гэгээгүй. Сайн аа. За аав ээжээсээ 3 хоног хол авах хэрэгсэн бэ? Муухай. Хоёр дун чамд хэцүү байсан уу? Эсвэл яг байдгаараа л байсан уу? Байдгаар л. Тэгээд маний энэ дөө үйлсэн үү? Хойс. Хэдүүд ойлоо? Хойс. Энэ reality show-д оролцсон хүмүүстэй зориулж хандаж юу гэж хэлмээр вэ? Тэгээ наваа
Нав дэмцэн баярлаа. За чи бас хариулах уу? За тийм л байна. Одоо хэд настай вэ? 5. Асууч. 5. Гадаастай чи. Насаа мөрчиж байгаа мó чи? Аха. 6. За саяны энэ reality show-д оролцох чамд хэр гоё юм бэ? Хүчтэйсэн үү? I'm middle. You're middle? Yeah, би. Байгу 50-50 байсан юм шүү дээ. Yeah. За баярлаа. Bro, I got a chair. Бид гуравтай ажиллаж исэн зураач байна хгүй юу? Тэгээд танд ер нь сэтгэгдэл хэлэх юм хам байна уу? Хинд та гурав тандаж юу? Тэгээ ер нь тэгээд энэ контент reality show гоё байсан уу? Гоё байсан, сэтгэлд үлдэж чадсан. Тэгээд би ч нэг 2 удаа нулимс туслуулчингаал алдлаа. Тэр жоох хүмүүсийн бичлэгэн дээр тэгээ сая энэ уулзж байгаа төгсгөлийн сцен дээр уйлчингаал алдлаа. За баярлалаа. Тийм ээ. Хамт ээжсэн сайн байна. За бид гуравтай хамт хахад за бид гуравтай хамт хахад хэр гоё байсан бэ? Мохоо байсан уу, хэцүү байсан уу? Хэцүү юм шүү дээ. Юу ч байхгүй шүү дээ. Яаж хэцүү. Хэцүү гоё байсан, амар байсан. Айгуу тийм том болцоо охтуудтай байхаар гоё тийм айгуу тийм нөмөр түшигтэй дэмтэй юм байна. Тэгээ том болцохоор жоохон нөгөө нэг тийм нэг юм бүр одоо манай гуравч байнгын зурлаж байгаа шүү дээ. Та хэд болохоор ихэ болчих тийм байна. Гэгэнжил бол тэрийгэр агаад байгаа байхгүй. Та хоёр болохоор ер нь юм бие даасан гэл тустаа болчихсон. Тэгэхээр яг та нарын үеийн хүмүүсд бол хэл зүйл бол байна. За. Аав ээж тэгээ байгаа цаг үедээ та хэдий хамгийн аз жаргалтай байж байгаа цаг үе байхгүй. Угаасаа том болоход ер нь улмал ингээл холдсон шүү дээ. Өөр амьдралтай болно. Тэгэхээр тэр байгаа цаг үедээ амар үн цэнтэй цагуудыг сайн өнгөрүүлж явах хэрэгтэй. Уцаа авах ч юм уу хичээл их тэр цаг бол хангалттай таад гарна. Аав ээжгээ байгаа яг гэр бүлэрээ байх үед бол байнга л хамт байх хэрэгтэй. Тэрийг л хэлмээр санагдсан. За яг та нарын насны хүүхдүүдэд За та асуучихсан асуулт хариуллаа. Аав ээжээсээ 2-3 хоног хол байх ямар байсан бэ? Хэвсэрэ. Чи хэлгүү. Ямар байсан? Гоё байсан уу? За юм хэлийг инэ. Хэлээрэй. Эвэр бодож байна. Энэ юм билээ. нарайг бодоод байгаа. Түл энэ юм бэ? Тийм бэ. За баярлаа. Ярилцлага өгсөн амар их баярлаа. Бацгаано. Сайн байна уу? За зургийн турш ингээд ийш тишээ гүөх хэр хэцүү байсан бэ? Гоё сонирхолтой гоё байлаа. Ингээд ийм гоё ингээ контент ингээ хийжсэн энд ингээ оролцсон болохоор айгуу гоё байсан. Ингээд бид гуравт яах ямар байсан бэ? Өстө хөөрхөн байсан. Хамт юмнуудаа хийлцэл яг их чинь дэвшний том 3 нүдээ том их жалцсан юм шиг. За бид гурав хин хамгийн хөөрхөн байсан бэ? Гурлаа аим хөөрхөн байсан шүү дээ. Хамгийн энэ асууж байгаа Хамгийн нөө. За хамгийн хөөрхөн нь нөө. За баг нэг ч. За reality show-д оролцоод жоохон хэцүү юм хам байсан. Зөв шоу болохоор нэг хэцүү юм бол байсангүй. Тэгээд хамгийн гоё хөвгөлтэй байлаа, сонирхолтой байлаа. Тэгээ хөөрхөн байлаа. Хоёр жоохнотой хамт байхад ер нь хэцүү байсан. Яа. За яг нэг хүүхэд бол байж болохоор байгаа байхгүй. Яг нэг хоёр ихэр яг жижигхэн хоёр ингээд хоёр зүгээ баг дээр доогоор гүйлдэлсэн. Дээгүүр доогоор яасан ийсэн гэд тэр нэрээ тэр хамгийн хэцүү юм байна. Яа бас нэг нэг хөөе хүй наашаа гэж нөгөөд нь ингээд босуулж байгаа. Тэгэл яа. Хүй хараа. Цогт дээр амар хөөрхөн тагтай ирээ суучиж. Захиг нь авах хэрэгтэй. Захиа. Би танаа гэр бүлийг 3 өдрийн турш Манай бэлдсэн байшинд ирж амрахыг урьж байна. Рутин туушаа. Та бүгд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Family Shock Entertainment Show нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан хоёр гэр бүлийнхэнд баярлалаа. Нийт 72 цаг хамт амьдралаа гэсэн үг. Юу яриг манай амар жоох муумс гараг байгаа шүү дээ.
Өмнөх найзууд дээр залууч. энэ ч одоо орчин өөрчлөгдсөн бидтэй. Нэвтрүүлгийн дүрмийн дагуу гар утснууд ороод байна уу? Танаас энэ нэвтрүүлэгчийн гэсэн баг чи би ямар дээр утсаж авцсан. Сайтай. Чи ямар амралтанд ирчээд хоорондоо муудалцсан явж байгаа шүү дээ. Наа чи ажил явж шүү дээ. Арай. Нэг нал болчих. Хорныгаа жуур унгац юм шүү. Энэ нүрийг атаа. Бизнесээ өөрөө идэж таслахгүй байсан. Далаар цагаа банахгүй биш үү дээ. Family Shock гэр бүлийн entertainment show. И чинь яг нуруу ам татах гад байна аа хөө. 5 дугаар сарын 6-наас Univision D-Dish Look TV-гийн дэлгэцнэ.